Самэтхан өрхөм сонсогчдоо Уянга Канада YouTube сувгаас надад ирээгүй хайр Монголын уран сайхны киноны 11, 12, 13, 14 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. 11 дугаар анги бол бүжээ нөгөө нийтийн байрны найз өөрөөсөө жоох ихчмэд бүсгүй халуунаатай хамт ирүүлжүүлэхэд хоригдсноор эхэлж байгаа. Гэхдээ аз болж 15 хоног дахиж баривчлна гэж хэлснийг болоод торгуулаар шийдээд ингээс алж байгаа. За тэгсэн ч халуунаа нэгэнд бүжээг олзолцсон учраас одоо бүжээг чинэлэг ирчүүдтэй танилцуулна гэсэн одоо тэр арга урхиндаа оруулаад оранжунгийн цамц борунгийн богино юпг өмсөд тэгээд халуунагийн ятгалханд ороод үсээ ороогоод эмэг зүгэд нүрээ тод будаад нэг чинэлэг иртэй танилцж байгаа. За тэгээ нөгөө иртэйгээ танилцаад ёстой нэг дуртай дургу ууж идээ танилцаад байранда байж итэл эднийд тог тасарсан байсан. Тэгээ лаасаасан байж агаад лаан газар дунаад өрөөгөө тэр байшингаа шатаана. Гэтээ бүжээ амьд гарч ирж байгаа. Бас бүжээгийн охин нь амьд гарч ирж байгаа. Гэтэл нөгөө эсрэг талынхан байрны эмэгтэйчүүд маш гуралж байгаа. Угаасаа энэ мухаа эмсийн хүрээлэн та нар шатуул таарна хохинэ гэд нэг иймэрхүү зүйл гараад ер нь бол бүжээ маань буруу зам руу яг бүрэн ороогүй ч гэсэн яг юм орчгоол ингээл байгаад байна. 12 дугаар анги эхлэхэд бүжээнийг залуутай танилцдаг. Тэгээд энэ залуу нь бол нэр үнэн тийм ёс орхог, тэг номын, энгийн төлөв даруй ханаа хайсан залуу мэт харагдана. Тэгээд бүжээ чинь нэг эхлээд хүмүүст нүүр өгөхгүй бас уул нь хэрсүүлд юм ингээд юу хүн бэ, ямар хүн бэ гэд нөгөө угаасаа тийм буруу гарын хүүхэд биш үнэн шудраг учраас яг тэр зам нь уул нь урд нь явдаг. Гэхдээ хүний ятгалханд маш амархан ордог. Энэ нь болохоор яг нөгөө өссөн орчин те хэлэх ярих хөнгөө өөртөө итгэлгүй тийм зам баха. Тэгээ энэ киног үзэж байгаа хүмүүс шүүмжилж бодхоос өмнө би хүүхдээ яаж өсгөж байгаа илээ? Хүүхдэд одоо багын амьдрал яаж нөлөөлдгийг бас анзаараасаа л гэж би бодож энэ киног үздэг. За тэгээ дахиад жижигхэн тайлбар хэлэхэд хүмүүс бүжээ гэж байх юм бүжин гэж байгаа байхгүй юу. Тэгээ би жишээ намайг Уянга гэдэг хүмүүстэй Уянга яг бичвэл Уянга штэ. Тэгэхээр илүү дотончлоод бүжээ маань яриад байгаа шүү заа юу. За тэгээд энэ кинон дээр 12 дугаар анги дээр бүжээ нэг юм залуутай танилцсан. Энэ нь болохоор ерөөсөө л өстой сайхан эмэгтэй те эхнэрээсээ салцсан гэд би одоо өөршигч хүн хайжсэн гэд багаар ингээ барьцаа ахиулсаар агаад бүжээтэй бүр хамт амьдраад охинд нь бүр ингээ хайр инэрлийг үзүүлээд маш тийм ухаантай ямар сайхан залуу гараад ирвэ ямар азтай юм бэ гэж бодогдно. Тэгээ энэ залуу бол бас юугүй бүжээ рүү одоо дайрж өөрийнх нь тэр санаа бодлыг хэрэгжүүлэхгүй гэрийн өөдөн татж гэн гэртэн тавилга авчирж гэн охинтой тоглоно охинд нь бэлэг авч өгнө гэд одоо маш сайхнаар бүжээг өөртөө татаж байгаа. 12 дугаар анги дээр нөгөө бүжээгийн дотн найз хонгорооч нь нөгөө болдоотой бүр суудсан. Тэгээд нэг болдоо нь одоо ингээл хонгороогийн амыг дагсан нэг тийм л дүлгэнсэн залуу болсон байгаа. Тэгээ бүжээ охиноо дагуулад нөгөө шинээр танилцсан залууга халуунаа уучлаарай халуунаа биш нөө хонгороо гэд хуучин байранд хамт амьдардаг гэсэн залуутайгаа танилцуулдаг. Тэгээд үүн дээр яг анзаарч сонсвол охин нэг үг хэлдэг. Хонгороо асууж байгаа байхгүй юу? Танаа аав чинь ямар ажил хийдэ ингээд тэгсэн чинь Амина гэх охин нь манай аав ажил хийдэггүй. Энэ амир чухал байгааз манай аав шидтэн болохоор ажил хийдэггүй гэж байгаа. Тэгэхээр энэ аав нь ингээд нэг юмнууд авчираад өгөөд идэг гэсэн байхгүй 12 дугаар анги дээр үнэхээр сайн аав. Энэ 12 дугаар анги дээр бүжин маань жаргал гэдгийг үзэж нэрээ сайн хантай таарлаа. Одоо ашгүй дээ. Ингээд сайхан амьдраасай бас ийм сайн хүн гараад ирдэм бах та гэж боддогдохоор 12 дугаар анги төгснөө. За бүгдээр 13 дугаар анги руу шуурхаа орцгоё. 13 дугаар анги дээр бас л бүжээгийн энэ танилцсан залуу Зана гэдэг. Тэгээ Зана гэдэг юм төлөв даруй залуутай танилцаад охинтойгоо аз жаргалтай амьдралаа өөдөн татж байгаа ийм хэсгүүд нь үргэлжилж гарч байгаа. За гэтэл Зана нэг залуу гэртээ авчирдаг. Дахиад би энэ найруулагчийн киноны багийг магтмаар байна. Энэ одоо Заныг авчирч байгаа залуу бол яг л нэг тийм хүтэн царайтай нэр яах ч байгаа бол гэж бодогдмоор үүнийг бүжээ бас анзаардаг. Танаа энэ найз чинь надад нэг л таалагдахгүй байна. Энэ юу хийдгийг шоронгоос гарч ирсэн үү гэдгсэн чинь дондон ингээл хаяа яваал те. Тэгээ Зана ч нөгөө бүжээг өөртөө ингээ бүрэн татцсан. Тэгээ бүжээ ч нөгөө итгэмтгий. Тэгээ Зана нөгөө нэг
бүжээд ингээл удахгүй бүгдээрээ энэ ядуу хэцүү амьдралаас гарна те баг орд харшинд амьдрал бол одоо цэцэглэн дээдлэн би чамд амлаж ийн гэлсэн. Тэгээ нөө бүжээ итгэцэн. Тэгээ мэдээж охин нь ч гэсэндээ нэг эрэгтэй хүн гарч ирэл амьдралын дээшлээд ахаар дандаа хүүхдэд дээрлэхүүлдэг байсан амин начин бас их баяртай байгаа. За тэгээд бүжээ заана хоёр бүр дотносоод одоо яг л нэг гэр бүл шиг болсон. Тэгээ би бүр дотроо яана бүжээ минь дахиад битэж ирэмсэн болчихсон. Тэгж бодож байгаа юм чинь. За тэгээд энэ Зана гэдэг залуу бас л зүүн жүжиглэж байгаа шүү. Энд чинь нөгөө нэг телевизийн нэвтрүүлэгч залуу шүү дээ. Тэгээд үнэхээр мундаг жүжиглээд яг тийм нэг даруухан залуу байж яснаа үнэхээр зэвүүн болж байгаа. Энэ 13 дугаар анги дээр тэгсэн чинь маш амар хэлбэрээр мөнгө авчраал үнэхээр тийм ээлдэг байгаад байсан хүн чинь хулгай хийдэг уусаа буруу замын хүн байсан. Тэгээ түүндээ бүжээг ашиглаад бүжээг одоо 8 хийлгэн гэж олцолсон байгаа. За гэхдээ 8 хийх бол зүгээр штэ те энэ чинь бас нэг төрлийн ажил. Гэхдээ хулгай юм авчираад бүжээгээр заруулах арга сэтсэн байгаа байхгүй юу. Тэгээ залуугийн ааш зам бол ер нь хуурын гэртээ тамхи татна, жоохон мөнгө болохоор арх хүн. Тэгэхээр бүх булхаагаа нууж бүжээ дээр ирсэн байгаа байхгүй юу. За тэгээ 13 дугаар анги дээр энэ залуу ингээд маш олон манайтан эмэг бүгж одоо цаг маг авчираад тэгээд бүжээг заргын мэдээж бүжээ эхлээд би яаж зарах юм арах ингэн тэгсэн чинь чи одоо ингээд шүүр барайл цэвэрлэгч хийжсэнд орвол энийг хийхэд бидний амьдрал одоо шал өөр болно штэ гэж ятгахсаар агаад тэгээ нөө бүжээд мөнгө амлал тэ сайхан амьдрал амлал ингээд ангууд бүжээ дотносцсон учраас энэ Зана гэх үгэнд орно. За тэгээ нөө гудамжинд яг нэг 90-ад оны сүүл мөлөөр ингээд хүмүүс ер нь юм зарч идэг байсан да. Яг тэр дүр зургийг харуулж байгаа юм л да. За тэгээ бүжээ ингээд явж байгаа хүмүүсээс алтай эмэг авах уу, бүгж авах уу, цаг авах уу гин тэгээ бүжээгийн нөгөө нэг энгийн байдалд нь хүмүүс итгээд бүжээ бол маш сайн юм зарсан. За тэгээ маш сайн юм зараа зөндөөх мөнгөтэй болоо ширээн дээр тавиад дэвсгэртүүтэй 100-аар нь 500 мянга гэд багцлаад одоо эдгээр баян болж байгаа. Тэгээ охин ингээд хаалганы тусраар хараад амар баярлна. Тэгээд нөгөө Зана ч нөгөө авчирсан найзтайгаа янжуур зуугаад хоёлаа ингээд шишэлээр нь архиугаа. Тэгээ хажуудаа бүжээг бас хамт уугна. Ийм их ашиг болсон юм чинь ингээд. Тэгэхээр бүжээ болохоор эхлээ уухгүй гэж хэлнэ. За тэгээ байж байгаа охин нь энэдийн архитж байгаа ширээний тэнд байж байгаа юм асгацсан. Тэнгууд Зана шууд чи яагаад юм асгаж байгаа? Одоо би чамаа шийтгэн. Чи өглөөлтөл өрөөнөөс гарахгүй шүү энэ гэж хэлж байгаа. Тэгэхээр яг л нөгөө нэг үнэн дүрхэн харагдчихна л да. За тэгээ ингэж байж агаад нөө муу юм модон ултай гэдэг шиг те мэдээж хэрэг эмэг бүгж хамаг юмаа алдсан хүмүүс цагдаад мэдүүлсэн байгаа. Тэгээд зарна гэдэг чинь угаасаа тэр эмэг бүгч чинь одоо авсан үнээс нь шалгаал үүсгэхэд болдог шүү дээ. Энэ бол цагдаа нарын хувьд хэцүү ажил шахаа. Тэгээ нэг Ахмад эмэгтэй гэрт нь орж ирээд бүжээг баривчилж जैन. Тэгээ бүжээ уйлаад охиноо тэрвэрэн тэгээ яалтчгүй яг зарсан үн бүжээ маш олон хүн энийг гэрчлэн тэгээд бүжээ одоо шоронд хоригдож байна. Ер нь бол яг ингээл нэг шоронд хоригдчих гол те одоо ирчүүдтэй уулзаж байшин шатаасан эсвэл нөгөө нэг рестораны тооцооноос булцсан ингээл ер нь нэг юмнууд яг ингээл нэг яваал байгаа хгүй юу. Тэгсээр агаад одоо ингээд бүжээ гэрээсээ гав зүгээд охиныг харж уйлаад өвдөг сөхөрч ярилцаад тэгээд шоронд явлаа та. Үнэхээр бүгдээр 14 дугаар анги руугаа орё. Тэгээд 13 дугаар анги дуусахад нөгөө бүжээгийн хатам ээжтэй цагдаа уулздаг. Тэгээд одоо бүжээгийн охиныг түүнд ач охиныг нь өгөх болно. Тэгээд нөгөө хатам ээж хандаагүй чинь ийм юм болно гэдгийг мэдээд исэн юм а гэж хэлдэг. Тэгэхээр үүнээс аваад үзэхэд ер нь ингээд эцэг их хүнтэй хүүхдээ чи юм уу шоронгийн хадаас болон чи ямар өлегтэй болох уу гэдэг нь ер нь тийм л юм болдог байх нь штэ. Тэгэхээр одоо амар амьдрал бас 100% шийдэгдэхгүй ч гэсэн хүүхдээ ер нь өрөөж байх юм буруу байхгүй шүү гэдгийг би хувийн зүгээс хэлмээр санагдлаа.